Томоотус төвчин гэж юу вэ? Томоотус төвчин нь вирусаар үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдвар төвчин юм. Амьсгалын замын цочмог халдвар төвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинжээр илэрдэг. Шинж тэмдэг нь ихэвчлэн 3-5 өдөр үргэлжлэх бөгөөд ихэнхдээ бүрэн эдгэрдэгч зарим хүмүүс хүн дээр өвддөг байна. Томоотус төвчний шинж тэмдэг: хоолой өвдөх, ханиалгаж найтайх, толгой өвдөх, нус гоожих, үе мөч булчин өвдөх, ядарч сулдах. Сургуулийн эмч сурагчдтай уулзан канад томооны үед хэрхэн урьдчилан сэргийлэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгч маска тогтмол зүүхийг сурагчдад санууллаа.